Боловсролын зээлийн сангаас мөнгө аваад түүнийгээ тэглүүлсэн гэх сэдв нь үндсэндээ зөвхөн нэг л тал нь юм. Нөгөө талдаа юу байж болохыг ярьж байгаа хүн огт байхгүй тул би нэг яриад үздэг юм уу да гэж бодлоо. Үүний тулд нэг бичигхэн түүх шөх хэрэгтэй болно. Ерөөсөө л оюу толгойн гэрээнээс хойш Монгол улсын төр засаг төрийн байгууллагууд эдийн засгийн түүхийг л нэг сөхөд харж хэрэгтэй юм. 2009 оноос хойш Монгол улс утгаараа эдийн засгийн алуурчдын гарт сүйдэж ирсэн гэдгийг та хэд одоо мэддэг болсон. Тэд төр засагт өөрсдийн төлөөлөгчөө оруулах замаар улс орныг самардаг ажээ. Хамгийн бодиттой баттай жишээ нь Хужаа Ляшо Баярцогт орогдлуулгач Чимдийн сайхан балаг нар юм. Ерөнхийдөө 2009 оноос өмнөх лойрчин хулгайч нарын боловсролыг Баярцогт сайхан балаг мэтийнхэнтэй жишиж жагсаагаад үзвэл Миянкултаас бусд нь бүгдээрээ Орос Украинд боловсрол эзэмшсэн хүмүүс байгаач. Бүгдээрээ хармаанаасаа мөнгө гарах шаардлагагүй товт төрийн мөнгөөр сурч боловсроод төрийн яамдын дарга турга хийж явсаар сайдмайд болцгоосон хүмүүс байна. Боловсролын төвшний хувьд хатуухан хэлэхэд Оросд боловсроод ирсэн хэдэн хэд бүдүүн бараг альва лойр хулгайгаа ижил зоох нүрүүгээр шууд шулуухан хийж ирцгээсэн байх юм. Яахав тэр үед сошиал сүлжээ олигтой хөгжөөгүй иргэд олон нийт мэдээлэл муутай байсан ч нөлөөлсөн л байх. Тус бүртэн тоочвол барагдахгүй их лойр хулгай bijигдэх тул энэ удаад алгасан. Ингэж явсаар барууны боловсрол модонд орох тэр цаг үе эхэлж өндөр боловсролтой маш залтай лойрчид бий болон улс төрлөө орж ирлээ. Эдний тоонд Лондонгийн бизнесийн их сургуулийг төгсгсөн Сүхбаатарын Батбол, Германы гадаад худалдааны актем, Колумбийн их сургуулийг төгсгсөн гэх Сангажуугийн Баярцогт, Колорадогийн их сургуулийн эдийн засгийн институт, Харвардын төрийн удирдлагын сургуулийг төгсгсөн Цахиагийн Элмэгд орж, Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн гэх Чимдийн сайхан балаг нар багтаж байгаа юм. Жухамхуу яг энэ үеэс л Монголын төр термит барууны агентууд баттайс оршиж оюу толгой зэрэг өндөр зэрэглийн том ордууд дээд төвчний лойр төртөж тэр чиглэлээр ихтгэлтэй ажиллах ерөнхий сайдуудыг бэлтгэн засгийн газрын бүрэлдэхүүнийгч барууных нь томилдог болсон байх. Үүнээс өмнөх засгийн газар яамдын сайдуудыг MCS-с томилж, огцруулж, хойлж сольж, дургуун хөрвөл танхимаар нь унгаадаг байсан ба тэд ерөнхийдөө жижиг сажиг тендер завсрээдэл төмөр зам 5 толгоогоо дойрон зодтолдог байжээ. Гэвч оюу толгойн лойрын гэрээ батлагдсанаас хойш Монголын төр барууныхны анхаарал хүчтэй орж ерөнхийлөгч ерөнхий сайдын үүрэг рол огц хүмүүс барууныхан Монголын төрийг захиалдаг болсон байна. Цахиагийн Элмэгд орж Сангажуугийн Баярцогт Чимдийн сайхан балаг нар бол чухам үүний амьд жишээ юм. Ингэж явсаар Монголын төр засгийг барууныхан захиалдаг байснаа томорч бүр MCS шиг томилдог бас татаж унагадаг болтлоо даварчээ. Хамгийн тодорхой жишээ нь Хөрвсгийн засгийн газрыг оюу толгойн Канадуудын захиалгаар Сүү Батболд удирдан зохион байгуулж огцруулсан явдал өгөөд энэ тухай улсын хурлын чуулганы ангимд ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шууд мэдэгдэж байсныг та бид нүдэрээ харж жихээрээ сонссон. Тухайн үед хизээмэдгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оюу толгойн лойрын тухай харилцаж олон улсын шүүхэд тэдний материалуудыг гаргаж өгөх гэж байсан бөгөөд оюу толгойн гэрээ гардан байгуулсан Яшо Баярцогтыг нь авилга албан тушаалын хэрэгээр Монголын шүүгээс хориход оноогоод шоронд хийчихсэн байсан тул оюу толгойн гэрээ аж талаас нь харсан авилгаар хийсэн гэдг нь батлагдаж олон улсын төвшөнд ямар ч маргаангүйгээр 100% Монголын талд шийдэгдэхээр болчихсон байсан юм. Хэрвээ асуудал яг тэр ирчээрээ явсан бол гэрээ шууд цуслагдаж Монгол улс өнөөдөр гүний уурхаанд бэлэн болчихсон оюу толгойгоос сар бүр тэрбум доллар уутлаад сууж байх хууль эрх зүйн эрхэн үүсэх байлаачтай хөөрхий. Үүний тулд ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ганцхан удаа хоролдуулж оюу толгой асуудлыг хэлэлцсэн болоод олон улсын шүүх рүү материалыг нь өгөөд явуулах бүх бэлтгэлийг нь хангацгаад байсан юм. Гэвч тийм юм болоогүй та бид нүдэрээ харсан да. Ухнаагийн хүрэлцэх өөрийн хүсэлтээр огцорсноор үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах боломжгүй болж оюу толгойн лойрын гэрээ хуучнаараа үлдсэн ба энэ асуудлыг ахин сэргээж оюу толгойн гэрээг цуцлуулах аюултай байсан Халтмаагийн Баттулгыг тэр өвөлдөө багтаан үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр дахин нэр дэвшгэрэхгүй болгон Монгол улсын эрх архийг хорлсон билээ. Нэгэн зүйл маш тодорхой байна. Тусгаар Монгол улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол улсын хурлын гишүүн ерөнхий сайд байсан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр оюу толгойн төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг өдөртөн зохион байгуулж хэрэгжүүлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урд өмнөх үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэн санаа бодол нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж улс орны өмнө тулгымдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадж байсан. Монгол улсын төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн миний бие арчил анх эхэлсэн зэгтээ эргэж ирлээ гэж дүгнж байна. Монгол улс засаглалын хямралд орлоо гэдгийг улсын хурлын эндэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.
Гэрээ гардан баталсан баяр зогтыг нь авилгын хэрэгээр шоронд хийчихсэн, хөрөнгийг нь хураачихсан, Швейцарын прокуророос авилгын мөнгийг дансаараа авсан гэдгийг тогтоочсон гэгчлэн бүх асуудал 100% шийдэгдэж, оюу толгойн гэрээг суслах бүх боломжийг Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батболог гартаа оруулаад авчихсан байтал барууны боловсралтай дайснууд хамсаж байгаад үүнийг унгаагаад хайчихсан дэндүү харамсалтай дүүг юм аа. Хожим хизээ нэгэн цагт энэ түүх сөхөгдөж Сангаживын баяр зогтыг хамсаад нуутынх нь хамтаар цаазын тавцанд зогсоох цаг ирнэ. Үүнд би итгэдэг. Чухам юу ярих гээд энэ бүхнийг дурдаад байгаа хэрэг вэ гэвэл боловсролын зэрэг өндөр байх тусмаа тэр дундаа барууны боловсралтай хүмүүс төрд орохынхаа хэрээр Монгол улс сулдж өөр ширэнд орж газар нутаг ашигт малтамлаа оюу толгойн гэрээний адилаар гадаадын хөрөнгө оруулалт гэх гой ганган нэрээр алдаж лойрдуулж байгаа нь хаашаач бултахаргүй үний юм. Бүр нүдэн дээр чинь болоод өнгөрч байна шүү дээ. Энэ мэд асуудал. Бүр ахин дахин хэлээд өгье. 2009 онд Оросын боловсралтай Тэнэг Мунаг Санжийн баяр монголчуудын эсрэг гал нэн хулхийг нь буулгаж аваад барууны боловсрал эзэмсэж олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Сангаживын баяр зогтыг сангийн яамны сайдаар томилж баруунд боловсрол эзэмшээд ирсэн захаагийн элбэгд орчтой хамсаж байгаад оюу толгойн гэрээг 20 мянган хувьсагчтайгаар байгуулсан байдаг. Яг үндэ тэр 20 мянган хувьсагч нь бараг байдаг ч баг. Анх 2.7 тэрбум доллараар санал болгож байсан гэрээг байгуулах үедээ Хужаа баяр зогт тэр 20 мянгаас ганцхан хувьбарыг нь сугталтан гаргаж ирээд 4.1 тэрбум доллар болгон өсгөж даруй 1.7 тэрбум долларыг нь элбдэж алга болгосноор гэрээ байгуулагдсан ба цаашдаа үн өртөг нь өссөөр одоо 12.3 тэрбум доллар болж өсгийн хамтаар цаг хугацаанд бүр тайлж 2037 он болон сураггүй алсарсан билээ. Энэ бүх лойр хулгай бол 20 мянган хувьсагчтай барууны боловсролын эджид элбж ятдаг юм. Ингээд нэг бодоод үзтээ тэр баруунд ер нь яг юу заадаг хэрэг вэ? 2009 оноос хойш Монголын төрийг барууны загвараар удирдуулсан элбэгд орж шүүват бол Яашуу баяр зүг сайхан бэлэг нарын хийсэн ажлыг та нар ахин нэг бодоод үз. Тэд бүгдээрээ долларын саятан төгрөгийн тэр бомтнууд болсон. Нэг нь бүр тэв алгасан зугтсан зартаа хулгайч. Тэгээд л бод. Энд би зориудаар Муйсын физикийн багш Ноён Алтайг дүрс төмөрлөгийн дундыг төгссөн Халтмаагийн Батболог нарын нэрийг орхилоо. Учир нь тэд барууны боловсралтай ловөрчдийн санаархлыг тасан зогсоож гацаахыг зориулсан учраас нэг нь огцорч нөгөө нь ахин нэр дэвших хэрэгэ лойрдуулсан байдаг юм. Бас нэг сонин баримт байна. 2017 оноос хойш Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж төгрөгийн аншиг ёроолтын тулд унгаасан 2 босоо ороолон байдаг. Тэд бол Чимдийн Хүрлбаатар, Болдын Жавхлан нар юм. Түүхийг нь сөхөө тартал Хотгор шангийн хулгайч Чимдийн Хүрлбаатар Австралийн Сидней их сургуулийг эдийн засгийн магистраар төгсжээ. Харин Болдын Жавхлан Америк нэгдсэн улс Индианагийн их сургуулийг төгсгсөн гин. Одоо тэгээд 1 долларыг 3500 төгрөгтэй тэнцвүүлж чадсан гавьяатай хулгайч нар л та. Бүр хоёулаа хулгайч. Нэг нь Хотгор шангийн хулгайч ба энэ нь оюук маягийн шүүгээр бол нүүрсний хулгайчид тоозогдох ялтай хэрэг ба 100% баримт нотлогоотой. Хань хамсаатан энэ хэрэгээр нутгийнхаа шоронд шомбоогоо суужсан байгааг л бодоод үз. Харин нөгөөх нь бол Хөгжлийн банкны хулгайч. Баримтууд нь сошиалоор дүүрэн дурайж байна. Айгуул бол боловсролын зээлийн сангаас нэр нь гарч ирж магадгүй дээ. Ийм л байна. Боловсролын зээлийн сангийн лойрыг ярьж байгаад гинт холив бүсэрч барууны боловсролын системийг шүүмжлээд унахын учир нь чухмал энэ юм. Улсын татварын мөнгийг хулгайлан тэглүүлэн лойр хулгайгаар боловсрч ирээд яг юу бүтээх вүлээ тэдгээр хулгайч нар болоод тэдний үр хүүхдүүд. Энэ чинь боловсролын зээлийн сангийн лойрын талаар шуугаад байгаа шуугааны нөгөө тал нь юм. Барууны боловсролтой улс төрчдийг бүгдийг нь тугдаалгачих юм бол Монгол улс утгаараа хөгжих юм байна шүү гэдэгт би яг одоо бол 100% итгэдэг болсон. Худлаа гэвэл та бүхэн боловсролын зээлийн сангаас лойр хийж сурч боловсрсон хүмүүсийнхээ төгссөн сургуулиудыг бүгдийг нь сайн гэгчин тогтоогоод нэг харчих. Бүгдээрээ Англи, Америк, барууны том сургуулиудыг төгсгсөн гэж байгаа үз. Бас тэд бүгдээрээ зээлээ тэглүүлсэн хулгайч нар юм. Тэр мөртөө бараг бүгд нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Жидүү санг хамтран тоногчд. Арай доогоорх нь оймс бандажнаасаа тэрбумаар нь хураалгадаг шившгүүд. Өнөөдөр миний ойлгож байгаа барууны боловсрол гэдэг бол ерөөсөө энэ юм. Тийм учраас би хувьдаа баруунд боловсрол эзэмших гэж нь хулгайч болоод ирэхийг л хэлж байна даа гэж ойлгосон. Тэгэхээр яг өнөөдөр бол боловсролын зээлийн сангаар суралцж ирсэн хүмүүс бүгдээрээ хулгайч нар байх гээд байна. Бүр үр хүүхэд удам содраараа хулгайч нар юм. Тэд одоо бүгдээрээ төрийн алба, улсын хурал, хууль тогтоох байгууллага руу баасан дээр шавсан ялаа шиг битүү чигчжээ. Аюул нь ингэж л гарч ирж байгаа юм. Эцсийн дүгнэлтийг та нар бас өөрсдийнхөө хийцгээе. Миний хувьд боловсролын зээлийн сангийн хулгай ба барууны боловсрол гэж нэг иймэрхүү л байна. Төгсгөлд нэг юм хэлье. Боловсрол гэж жухам яг юу юм бэ? Ерөөсөө л ичих нүур эмэх сэтгэлтэй бол тэр нь өөрөө энэ дэлхийн хамгийн сайн боловсрол мөн билээ. Үүнийг монголоор ёс суртахуун хэмээн нэрлэдэг. Түүнээс биш мөнгө төлж авсан диплом нэртэй цаас бол огт биш юм аа. Сав ертөнцийн хамгийн мундаг сургуулийг онц сайн дүнтэй төгслөөч ёс суртахуунгүй бол тэгээд л хамгийн сайн хулгайч болно гэсэн үг. Яг л Монголын дарга нар шиг. Бод сайн бод.